яг уу Баян Барлаг гэдэг дипломын жүжиг гол дүр. Тэгэл. Тэгээ ер нь яг уу тэгэл хүн гэдэг чинь нэг тууштай байх гэсэн маа. Аливаа юм тууштай байх гэсэн Тэнгэр бурхан харна гэдэг ч юм уу тий. Тэгээд юу яа? Сүүстэй гэдэгчтэй. За хүслийн тариац гэдэг юм бол тий. Оо тийлгүй. 3 за тэр тэрнүүд дээр божигнуулж юу? Хөөх тэрэн дээр чи алсаас манай ангих 2 дугаар курстай шилдэг бүтээл. Нэгээс дөрөвхөн төрсөлт нь CT-ийн сургууль, КУЦ-ийн сургууль. Ер нь нэг тийм том амарсан тий. Яг л оюутнаад минь яг л том фестивал бол гэсэн үг шүү дээ. 3-7 театрын өдөр хүслийн тайцад нар болсон. Амар юм шүү. Тэгэл 2 дугаар курстай бид нар чинь шилдэг бүтээл аваал. Пүү гал манай ангих бид нар чинь хонж үнж ангийнхаа нэг хүүхдийн очиж бэлдээл гоё борцог идээл ингээл нэгний дэ очиж ангийнхаа манай адиа гэдэг ангийнхаа бид нар ингээл очиж бэлдээл би чинь ингээс бүгдээрээ ингээл яг л нөгөө нэг хэдүүл хий орё гэсэн нэг тийм хүсэлтэй зоригтой. Тэгэл нэг Монгол ажиллаар орвол. Тэгэл хэвээр тайзан дээрээс дураараа жүжиглээл. Заримдаа алдчихсэн, заримдаа онжсэн. Тэр болгон маань алдаж онсон болгон маань яг амар гоё туршлагач гэдэг ч юм уу. Туршлага гэж тийм амарлаг сайхан. Тайзан дээр байх тусмаа хүн ер нь тэгэл мэддэхгүйгээр ахичихдээ гэж манай ах шилдэгтэй. Тэр яг үнэн мохоо л гэж боддоо шүү дээ. Сайхан. Чи тайзан дээр байхдаа ингэдэг нэг юм эвгүй байдалд ордог шүү дээ. Тийм байдалд орж ирсэн үү? Орлохгүй яах вэ? Зөндөө шүү дээ. Би ч үг мүгээд жүжиг явж байхад үгээ мартчихна. Үгээ мартж байгаа л нам зогсон шүү дээ. Яасан ийсэн. Би татчихсан үг тий. Багш чи үгээ. Тэгээд хажууд партнер чижилчих чи үгээ марцсан. Юу яриад байгаа би яаж үгээ марцсан юу яриад байгаа гэл тэгэл тайзан дээрээ тэгэл нэг рүүгээ чихээл нэг рүүгээ тэгэл зөндөө болчихсон тайзан дээр хүртэл хамраа хүртэл цом зохиоллол бид нар чамаа багш ингээл тайзны өдрийн юу ороод нэг тийм өгүүлэг бол арталт нь бид нар ингээл нэг амар ингээл утаан дун та нар өөрсдөө ингээл нэг тийм сүнс мэтийн тийм байхгүй юм болж төсөөл гэсэн чинь манай ингээ хөөг би чинь ер нь сүхөө хойш олдог. Үгүй би хамгийн урд байна гэсэн үг. Тэгсэн чинь манай Баатар хувцтай юмслоо сэлэм гаргаж ирэл би арталт нь яг хажуу мачууд очиж ингэж мингээл нүрээ ава ботцсон заяа тэгэл яасан ингээд яасан так гэсэн би яг гэсэн хамар дун так гэж ороод тэгэл ажуух нөгөө нэг зохиолцсон үг чинь ингээд хойшоо тэр манай агийнх бааз мөшлөг байдээ ба тэр түн эхлээд амар томсоохгүй хаашаа маш гүй би урдлаа байж урд яг чамайг уншиж байгаа чи би ингээд тэгэл яг ч тэр хүүхэд эмоцтой ингэ сэлбэ ингэ модон сэлэм штэ би ч яг эмоцод харууллаа яа гэж тэгсэж баг хамар так гэдэл очиж өсрөөл яваад яг хүүд гээл тэгэл доошоо болоод тэгээ манай тайсан гэдэг хөлөөснэс гэсэн манай гэдэг лаа гэмэд яаж тэгээд сүү маань тэгвэл одоо ингээд жүжигчүүн те одоо ингээд би яг нэг ийм дүрд ингээд тоглолоо тоглохын ингээд нэг хүн би тэрэнд л тоглож байсан гэсэн юм байдаг шүү дээ. Тэр юу вэ? Яг вэ жүжигчин гэдэг жүжигчин хүний одоо нэг жижигхэн зах зугаас одоо суралцаал явж л байна. Гэхдээ бас нэг өөр юм гэсэн бодол нэг сайхан тийм гоё би нэг гол дүрд бол би нэг хүн болгон яг жүжигчин хүн болгох гол дүрвтэй хийх хүсдэг тийм. Би бол тэрнээс илүүтэйгээр амар гоё чимэг болсон туслах дүрэнд амар дуртай. Би тэгж дүр голдгүй л те жүжигчд бол жүжигчин хүмүүс ах хч нар маань хүртэл хэлдэг дүр голох хэсгүй харин дүр чамаа гол нь шүү гэд. Аль болох дүр болгон маань өөр байгаасаа гэж амар хүсдэг. Маш өөр л байгаасаа ялгаатай тийм ялгаатай л байгаасаа гэж өөрөө боддог. Тэгээ бас дүр дээрээ бас яг ялгаа гаргахын төлөө бас нэг сайхан ажлыг боддог. Тийм л. Тэгээ маск продакшн жүжигчин хизээ болсон бэ? Маск продакшны жүжигчин чинь би ч одоо ороод өөрийгөө тоодог хүн гэхээс ч хэдэн жил 2 жил 3 жил 4 жил болчихоо. 3 жил 4 жил рүү ороо явчихна. Тийм баха. Сургуулаа төгсөөл орсон. Үгүй ээ, сургуулаа төгсөө хэсэг явсаа. Юу ч хийх юм байхгүй болтохгүй. Яах таашаа ч хүн байхгүй. Тэгэл яг ийм одоо гэрлийн хөл мөлий чинь зөөцөн л тэмдэгцэн. Наашраханд юм байдаг. Тэгээ агаа гэлээс тэ хахтан ийм хөл мөлий чинь зөөгөл ингээл ингэж хэсэг бол явсаа хүүхдийн живж хүртэл хийж үзлээ. Үзээл тэгэл хөдөө орон нутгаар яваад нэг хүүхдийн билет 2000 гээл тэгэл зараа. Драм руу хүртэл ормоор санагдаад тэгэл
хэсэг бол яг гарч ирчээд бол яахаа мэдхээ болч яах юу хийх хэвчээ ингээд хаана очиж ажиллах хэвчээ би ажил хаана байгаа юм мэдэхгүй. Тэгэл өөрөө зааз би юу хэд найзтайгаа нийлээд нэг сахан ингээд өөрөө юм би тахаа юм тэгэл. Тэгээ явж байгаа л манай ах чинь маань хазар би сахан маск гэдэг том айлын хаалгыг тавьж орсон. Да. Тэгээ жүжигчүүн яг сургууль төгсөөл яг эхний жил яг яах гэдэг нь аягүй хэцүү байдаг юм байна. Нүн лаз нүшлэн. Тэгээ лаз өшүүлж явж байгаа л тэгээ. Тэгэл гэрийнх ингээл асуу. Юу за юу болж яаж ажил дээр тэгээд ажилд амар ихтэй шүн дөрөв зургатаал гээ яваад нэгээ яг үндэ бол. Хаяа юу зураг тэгэл яах вэ гээл тэгэл хаяа тэгэл тэ цалин мөнгө авахгүй асар хэцүү байдал байна шүү дээ тий. Тэр амьдралыг яриулах гэдэг. Тэр амьдралыг нэр. Тэг юу ч хамгийн муухай дуурсан чи яг юу вэ тэгээ төгссний дараа. Яг лаз өшүүлж явахад. Лаз өшүүлж явахад гэж юу? Лаз ямар муухай үг гэрэлсэн бэ? Шил өөрөө. Өгний сонголт ямар муухай. Би ихэр болохоор лаз өшүүлэх гоё хөөрхийг хөнгөлж явахгүй. Чи болохоор аим тийм лаз өшүүлж явах гэдэг. Яг тийм зоож хэлээд байгаа байхгүй юу? Гоё лаз өшүүлж хөнгө. Яг тэгэж явах дөө. Тэгэж явах дөө. Тэгэж явахд ч одоо тэгээд хамгийн хэцүү юм уу? Хамгийн хэцүү юм зүгээр л би гоё хараалтай болохыг л амар хүссэн. Энд тэнд очиж хүмүүсийн дор очиж ингэвш. Хаана ажиллаа гэх тэнд гэдэг нэг үгийг амар байлгах амар хүссэн. Тэгэл байсан. Байлгасан. Одоо ч байна. Тэгвэл юу яасан? Reaction production аа шүү дээ. Тэ. Reaction production хизээ байгуулсан. Production хизээ байвал. За, reaction production гэдэг зүйл бол нодон 18 оны сүүлээр юу яригдчихсэн шүү. Тэгээд тэнгуүтээ ерөөхдөө юу гэдэг юм дээ. 18 оны сүүлээр хэрэг. Тэгэл ерөөхдөө яригдал гэсэн. Манай массаах заас өхөөтэй ингээд хэдүүлээ бид доктор ингээд гуруулаа нэл юм яг ал за тэйл та хийл та тэгэл хэдүүлээ эхлээл чиг нэрнээсээ эхлээл суусан да хоорондоо ярилцал ийм юм тэгэл одоо яг бодоод ингээд үтсэн чинь 19 он гэдэг бол миний хувьд бол би амьдралд хийцэж мартахгүй 19 он гэдэг бол надад бол маш их том бэлгийг өгсөн одоо юу гэдэг маш том гоё өөрчлөлтүүдийг надад өгсөн амар гоё би 2019 он гэдэг бол надад хувьд бол гайхалтай. Карьерт аюу өндөр. Тий. Карьерт өндөр тэгээ бас нэг ер нь маш гоё тийм үр өгөөчтэй юм байлаа. Надад юма хайрлсан. Ста 19 он 1 сарын 19 оны 1 сарын 20-нд соёлын хөтөлбөр гэдэг зүйл кино маань нэгдээл ингээл ингээд явсан. Тэгээл 3 сая тэгээл reaction production тэгээл дайрма кино тэгээл ингээл ингэсэн гэл маш их зүйлүүд бол миний хувьд бол 19 он бол надад бэлгэлсэн. Яг нь бол маш би ч өвдөө өөрийгөө бас бодож байгаа. 19 он чи яаж байгаа вэ? Яаж ийн ер нь соён сайхан юу вэ? 19 оноор яаж ийн гэдэг юм бодонгод 19 бол надад бол зүгээр л гоё гайхалтай. Чи хөдөлмөрлж чадах юм бол чи ер нь аваал гэсэн. Би тэгтээ амар санал хөдөлмөрлөө өгч биш магадгүй. Гэтэ бол зүгээр байгаагүй. Бэлгтэй он гэж. Тэгвэл Даримагийн кино гэж Дарима ч ингээл бага багт яриа байсан шүү дээ. Тийм, Дарима гэдэг reaction production-ы хамгийн анхны контент IPTV-гийн кино. Энэ бол бид нар бол анхны зүйл гэдэг зүйлс анх хийж байгаа учраас нэлээд юм чанартай юм хийх гэсэн. Залуу хүмүүс бол алдна уу? Тэ? Чи ч алдна, би ч алдна, залуучууд бүгд л алдна. Ер нь залуу гэлтгүй ер нь хүмүүст алдаж л байт. Алдаанаасаа харин алдаагаа доошлуулах нь ш дандаа алдаагаа засаж залруулж дэвшилчих. Тийм учраас бид нар бол маш тийм манай чихэр бямдарч авах бид гур болж ирэхэд маш их ярилцж ийж энэ бүтээл хийсэн. Дарима гэдэг кино бол Дарима анх зохиолын уншиж би гайхсан. Юу яриад байгаа юм бэ? Чин зүгээр сэсэ маа сэгсрүүтэй Дарима алтнаас амин гол гэдэг ийм тоглоом байсан чинь түүхэн гэсэн чинь бүр ингээд ийм нэрээ мохоо гэдгсэн чинь нэрэж тэгсэн юу ямар амар юм бэ гэх. Тэгээ сүүл рүү ингээд зайны гойдл ингээд оо ямар амар юм бэ түүх. Тэгэл одоо бол ерөөхдөө бол миний бодолж ирсэн зарим хүмүүс хэлж байгаа. Тоглоом гэдэг. Энэ бол яг бодит бидний хийсэн Дарима гэдэг хүүхдтэй. Энээс болж бол яг л юм бодит түүх юм байл. Энэ бол амар шиг том scary амар том амар шиг
гин юм байлаа. Тэрийг нөгөө нэг одоо монголчууд техникс юмыг гоё амаар тий амаар харагдана, амаар амьлуулна гэж Монгол ёсон зүйл байдаг учраас тэрэн дээр ингэж учраас тэр нь болохоор сүүл рүүгээ дан бос руугаад бидний тоглоом болох хэрэгтэй. Тэгээ яг үндэ судлаад үзэх юм бол тий үзэж байгаа хүмүүс ч гэсэн дайрама гэдэг зүйлийг мэдж байгаа бах тий тоглоом. Гэхдээ та дайрама гэдэг тоглоомыг та судлаад үзэх юм бол энэ чинь бас тоглоомны цаана маш том юм ертөнц хөвжлөө маш том. Замаа дэлгэсэн дээр коммент ирээд байл та коммент унши. Сайн инээд орсон. Хүүш дамжин гэдэг дуугаа дуусаад үг гэсэн. Хүүш дамжингөө. Хүүш дамжин харин одоо юу яаж байгаа? Хүүш дамжин тэр яа сандарсандаа болцсон юу? Яа яг тэр ч угаасаа би сойслоо байх юм. Би чинь сойст байх юм юу штэ хөө. Соёлын сургуульд байх юм л ер нь энэ хоолойны асуудал. Би ер нь тэгээд сүүл рүү тасцсан штэ. Хоолой царай хоёр штэ. Хоолой тэгээд хүн намайг хөөрхнө гэж асуух хөөрхөн. Хөөрхөн гэхээр ч бас нэг тийм царайлаг хөөрхөн гэдэг үг бол надад зохихгүй юм шиг л тий. Хөөрдөм шүү дээ. Жижиг инээдтэй шүү дээ. Тэгж үг. Тэгээ яг соёл урлагийн сургуулиасаа би ч манай ангинаас хадья гэл ангийн юу дууны багш манай цэцэрэн багш байна, доо багш байна. За сүхэг чи энийг л хүмүүс нөгөө вокализ аваад нэг гэдэг чи хамгийн ихний тий баргаад маамуу найшир гэдэг шиг энэ дуунаас эхлүүлсэн шүү. Тэгсэн чинь би яг тэрэн дээр л байсан. Тэгээ энэ дуулаад багш дуулаад яасан чи багш нар суусан багш нар бөө инээдэн болоод тэгэл инээгээл тэгэл за болсон Сүхбаатараа гэл. Тэгээ ер нь нэг тийм дууны асуудал дээр бол соёл урлагийн сургуулийн манай анги оюутан ангийнхан ч мэднэ багш нар ч мэднэ хүүш тэмдэг гэ тэгэл хүүш тэмдэг гээл дуулдаг гэсэн тэгэл 3 сая ороод тэгэл дууссан шүү дээ. Одоо дуулаа. Чи дуу яг бэ. За ичээд тийм өөр юм. 3 сая дэнэд орох тэр шалтгаан нь юу байсан? Шалтгаан сад байх юм байхгүй. Зүгээр л хүмүүст инээ тайлсан гэж бодсон. Чи бас тийж байгаас гоё хэлэх юм ба тийм. Хүмүүст инээ тай. Скотч тэр батаах магнах хоёрыг зүгээр айлгая гэж бодсон аа. Би тэр хоёроос ч харин би өөрөө айж орсон шүү дээ. Энийг бол яах вэ? Тэгээ яг орё гээл орсон л доо. Тэгээд өөртөө уулзаа наран тул дээр болсон тохиолдсон юм а ярьлаа. Нөгөөч ярьлаа сүүл рүүгээ тэгэл. Дуу тэгэл байсан. Мөнгө хойцсон тий. Сая төгрөг. За тэгвэл одоо ингээд цагаан сар болох чинь тий. Цагаан сарын холбоотой. Яг би цагаан сарыг болох гэж байна нэг заяа. Цагаан сартай холбоотой уран бүтээл хийж гинөө. Reaction production цагаан сартай холбоотой уран бүтээл хийх үү? Mask production хийх үү? Шинэ уран бүтээл яриас. За mask production-ы одоо хавар цагийн цоошин огшин шоу тоглолт маань одоо 3 сар гаргаад нээх гээд бид бүхэн бэлтгэлтэй орсон явж байна. Олон огшин урлагийн mask production шинэ уран бүтээлээр хавар цагт сайхан уулзах гад эд сайхан бэлтгэлтэй оролцоод ороод яг ярилцаад одоо ингэж бэлтгэл бол эд явж байна. За тэгээд reaction production-ын хувьд бол одоо бол бид нар сая он гаргаад 3 зүйлийг цацлаа. Хандлт яг хүмүүс үзэх нь үзэл ингэ сайхан байна. Ер нь сайхан. Ер нь бидний зүйлч нас нэг тийм хандлтан дээрээс тийм ороод харангууд ямар гоё юм бэ гэлээ. Тэгээ хүмүүст бол хандлтыг гайгүй байна гэл техник хоорондоо болцгоо. Ямар гоё юм бэ анхаас тэтгэвэхөө үтсэн биш үү? Гоё гэл. Дайкд ортоо ёо бүр хаалж ийн одоо гэл. Хоорондоо л ингэж аймаа гоё. Тэрнээс ч нэг одоо юу гэдэг чи те. Чи харалтаа чи нэг харалтаа чи хэдэн 100 мянган үзэн байгаас ингэж амар муухай шүү дээ. Тэгэл баярлдаг. Ерөөдөө хүмүүс тийм үзэл байх тусам ч юм уу яг вэ тэгэл үзгээд жугаар сайлн саар юм байна те. Тэр болгоныг л тэгэл заримд би ч амар сэтгэлээр унаа шүү дээ. Энд 3 залуучууд хийн муухай ингээ монголчууд ч бас амар сайн мууны гэж хар коммент аваад тийм явуулдаг. Гэхдээ манай reaction-ийн гомц юм бол хараас илүү тэгээ их гоё амжилт хүссэн юм зөндөө байл. Амжилт хүсээ олон хичээгээр яагаад тэр болгонд нь баярлаа амар урам авдаг тэднээс тэгэл би бол яг хөтэ баярлах нь хурдан тэгэл нэг жоох энэ 3 слоо ийм одооны слоочуд ийм штэ гэл тэнгууд нь дүүрт ийхгүй чичгээд барах анх мах ч юм бол амар эвгүй байгаа юм чинь тэр коммент юм уу бол маш эвгүй өөртөө ийхгүй ухааштай бол тэгэл одоо бол дасаал хайцсан дөө ер нь тэгэл харин сайхан бид гурыг муулж л байвал тэр хүмүүсийн яшгүй
сайхан байдгийн болов ашгүй Тийм. тэгээд бид гурыгаа л муулаасаа өөр хүн битгий муулж бас өөр хүнийг битгий муулаасаа хүмүүсийн төлөө сараа зоолсон. За reaction production дээр гуруулаа тий. Тий, намайг дахин байгаа шүү дээ. Дөрүүлээ. Тэгэхээр та тэгээ контент яг үндсэн reaction production-д бол Цас Чигэр гэдэг хүн байгаа. Бямдарч гэдэг хүн байгаа. Сугаатар гэдэг хүн байгаа. Намын гэдэг хүн байгаа. Галуутрах гэдэг хүн байгаа. Бабуу гэдэг. Батарт нэг гэдэг. Тий, бүгдээрээ сайхан манай номоо маань сая 19 он биш төгссөн. Манай галуу чи маадгүй шүү. галуу гэдэг. Галаа шүү. Уучлаарай марад үзчих үү юу галуу байгаа гэж. Нэг чи гэж яалаа. Галаа гэдэг манай дүү бол одоо бабу хоёр сурж байгаа. Оюутан. Тэгээ урлагийн сургуулиар сурж байгаа. Тэгэл удахгүй тэгэл төгсчаад. Тэгэл алюмин дээр ч яваа гэл яг л гоё. Тэгээ бид нар бол яг юм аягаа л явж байна. Тэгэхээр одоо уран бүтээл хийхдээ нэг нь найруулаад, нэг нь зургийн дарга хийгээл. Тэ. Манай reaction-ы ерөөхдөө бол манай дарим айдрыг бол маань сах найруул. Чихэр ах өндөрч ах. Бид нар яг ерөөхдөө бол сах бол ерөөхийн арамаа загтал гоё найруулаад явж байна. Дамданд дуулвал яа л гээл. Дамданд дуулвал яа л гээл. Дамданд дуулаад. Яг муугаж та нар тий гэж л да. Юу гэж худлаа ярьдаг гар байна да. Үнэмшилтэй энгийн байл да. Гараа. За гараа. Дамданд дуулвал шүү дээ. Би дээр бас болов яа гээл. Нэг өмнөх нэвтрүүлэгдээ шүү дээ. Ингээл ороод ч амар ингээл хар комент орол. Би нэрээ уншаад чам шиг ямарсан шүү дээ. Харин хайчдээ шүү дээ. Амар хайчих. Харин сайхан тэр нь ингээд бас нэг муулах хүнтэй намайг нэг муулах нэг хүн намайг мэдчихнэ гэж амар таньж ийн гэсэн. Тэгэхгүй муулах ч хүн байхгүй, таних ч хүн байхгүй. Муугаш шүү дээ. Тэгэхээр одоо маск продакшны хаврын уран бүтээл болох гэж байгаа гэсэн. Гэхдээ одоо яг нөгөө коронавирус гээд бас тэ бахан ивент концертуудыг бүгдийг цуцлаад байгаа шүү дээ. Гэтэ 3 сарын хизээ нэх үү. Ерөөдөө 20 царин тавигдаал тэгэл бид нар байна дээ. Reaction production бол одоо сая дуу гарах га дуугаа одоо дууны хоолой моолонод нь бэлэн болцсон. Тэгээд клипийг бас авцсан. Бид бүхэн reaction production-ы дуу бол гарчих. Тэр тоон дээр чинь хоёр хөөг л хэлдэг. Юу гэж хэлдэг? Чи чадна гэхэл бол. Тэгэхээр яг та нар яг одоо хайр дуулах уу, хар тамиг дуулах уу, мөнгө дуулах уу? Вэ бид нар бол гэгээлэг юм дуулна. Залуу хүн чи чадна. Бид нар хүсэл байна, зорилго байна. Хийх хэрэгтэй. Тэр хайр дуулах юм бол дуулна. Тэр хар тамиг нэ. Нааднаас ч юм болов. Гэтэ та нар одоо попо рэп алин болж. Би ч харин дууны урлаг ингээ ярахаар амар мэдэхгүй байна. Би ч зохиолын дуугаа л мэдээд байгаа шүү дээ. Зохиолын дуу хүүхдийн дуу хоёртай. Тэгэхээр ямар ч энэ pop лах гэж би бодсон. Тий, амар тийм гоё дөргөө дуу шүү дээ. Дөргөө гэдэг одоо жанр байхгүй л байна л да тийм гоё. Залуучуудаа бүгдээрээ хүсэл байна. Хүсэл байхад том цайз байдаг. Цайз нураагаад хүслээ дам. Чи чадна гэдэг. Би чинь чи чадна гэдэг үг хэлэхэд ёо хитэн цаг болов ёо. Сүүл нөгөө нэг Петровс нөгөө нэг рекламанд зарсан уу тий. Тэрний нөгөө нэг мини машин тэгсэн чи тэрийг бас хоолонд орлоо. Дуу ижлэхээстэй бас тэгээ дуу ижлэхээстэй зэх юм зүгээр. Та бац. Чи өнгө гэж ойлгохгүй гэл ойлгоно гээл тэгэл нэг жоохон мини машин гэл хитэн цаг орсон мэдээгүй. Тэгээ сая сүүл шинэ жилээр бас BTN-д бис тоглосон тий. Үчлийн жоо хоёр юу л тэр шинэ жилээр тоглолт хийгээдсэн юм шүү дээ. Тий. Гастон болцсон юм. Тий, Гастон. Тий. Гастон. Тий, манай маскын хүүхдийн жүжиг сая 12 сарын 17, 18, 19, 20 тоглогдоод. Яг Гастон гэ сайхан злоо. Осоос. Тэгээ тоглоход ямар хүмүүс юу гэж хэлж яаж байна. Тэгэл сайхан злоогийн дүрд тоглосон. Яг үнэндээ дүблэр байсан л та. Хиний дүблэр. Сайхан дүблэр. Саах ч бол надаас уу сайхан байна тийм шүү дээ. Сайхан нороо, туруу, бие хаан. Өвдөх. Тийм хүн тэгээд ах маань бас ажилтдаг болчих би оронд нь сайхан зл бас. Тэгээд өөрөө тийм хамгийн анх тайлбарсан эвгүй юм байна. Яг тийм нэг сайхан злоо гэсэн чинь энэ тосгоны хамгийн лаг залуу би гээл тэгсэн. Хамгийн царайлаг би гээл тэгсэн чинь нүрэ булаагаал яваад.
Тэгээ за манай сүхөө маань тэгээ чи одоо ингээд би хаагаа хөгжүүлэх тал дээр юу хийж байна? Би яг айлуулах инедмийн байдлаар хөгжүүлэх гээл. Инедмийн байдлаар хөгжүүлэх гээл тэгээд ажилласан. Өөр. Тэгэхээр цаашдаа одоо инедмийн жанрыг базнаа л гэсэн үг. Яг бай тэгээд би чинь бас алийг нь л сайхан драм гоё сэтгэл төрсэн гоё нэг сайхан дүр байх юм бол сайн нэг бас нэг кино тогсон нэг драм юм ойлаалаа хэлмэлээ л тийм яг хөө. Бол гоё хувирж байх хэвээр. Ингээд чиний зургнууд явж штэ. Миний зураг штэ. Тийм сүхч анжны овцтой байсан штэ. Тэр юунд тоглосон? Энэ хараа бүр хэлбэр ихтэй зураг штэ. Манай миний эмоц продакшнд байхгүй энэ зураг штэ. Энэ миний дипломын гол дүрм жижиг байна. Баян барлаг гэж үжигэн. Салхай баяны дүр. Яа. Гар мараа ингэцээ бас нэлээ маягийн. За энэ юу? За энэ нөгөө бид бас оюутангийнхаа хэд найздаг нэг Fine Ross гэдэг нэг жижигхэн entertainment. Энэ бид дөрөв ч бас жижигэн шүү дээ. Одоо байдгаа YouTube, Facebook тэр байгаа нэг хуудас байгаа. Энэ чинь миний маскын тоглолтын зураг. Үйлдвэр чинь наашаа. Энэ чинь баярлалаа хийжийн зураг авалт. Тусгаар тогтол улс тунгаслын баяраар нэг өнгөрсөн оны. Энэ чинь одоо манай маск продакшн шинэ жилийн зураг явж байгаа юм. Ийм хөтөлжил явсан бохоо юм. Хөтөлгөөгээл явжсэн. За энэ юу юу вэ? Би ч бас маск продакшндаа бол давхарж үжигчнээ тайзан дээрээ гардаг. Тэгээ ерөөхдөө бас 2 дугаар найруулагч үүрэг алба бас биелүүлж явдаг. Тэгэл за манайхаа одоо бүгд ингэмээр тэгмээр одоо бүгд раацтай шүү дээ. Одоо жижигсэн ингээл яаж байгаа шүү. За бүгд гэрэл өгөх болоогүй одоо гэрлөө өглөө гэл. Яг л тийм. Анзот 2 нэг анги сая зурган дээр. Чинзаа юу? Чинзаа бүтээр чи нэг анги. Тийм. Чинзат 2 нэг. Тэгээ буйнат 2 нэг анги. Тийм, буйнаа байна. Одоо манай чинзаа ч бас нэг гоё M-box гэдэг. Тийм, M-box тийм буйнаа нүдтэй. Буйнаа анхаа чинзаа төгөлтрөг манай. Хишгэ ахтай хамт. Хишгэ ахтай Rex дүү тийм. Хишгэ. Хишгэ бас маань нэвтрүүлэгт орсон шүү дээ. Тийм үү? Тийм. Хишгэ ахтай сахалбал гоё болцсон. Хишгэ ах нь шинэ уран бүтээл гаргаж байгаа. Та рокт болж байгаа гэсэн чигүй pop гэ. Тэгтээ зүйлд нөгөө нэг shared log гэдэг байгаа байсан шүү дээ. Тэст гоё дуу. Тэст гоё дуугаа. Тэгээ хишгэ ахаас асууад нөгөө нэг дуунуудын уран бүтээлийг манай телевизээр цацагч. Зөв. Тэр өстө гоо дуусаа. Гоё дуу болсон. Манай үеийнхэн бас юм игээл яваал. Гоё шүү. Тэр танаа реакшны контентуудыг манай телевизээр гаргахад асуудал байхгүй шүү дээ. Бас бид нар ч бас реакшныхаа бүтээлүүдийг хамаагүй телевиз одоо тоглосон шүү. Болгүй яхав те. Гаргыг те. Гаргыг ингээд зацъя гэх юм бол бид нар юу гэж те гэхгүй шүү дээ. Аль болох чисээс гайхсан. За. Болгүй яхав болно шүү дээ. Юу гэж харин ч гоё. Наад мат ч юм бол аим гоё. Одоо санал гэж хүлээж авч. Шинэ клипнийх нь хизээ цэцэгт болсон. Удахгүй цацагтаа бид нар зураг авалтан дээр одоо монтаж өнгө тэгэл нөгөө нэг юмнуудаа яг арын албаныхаа яг нэг юм сууж хийдэг ажлууд шүү дээ. Явдаг ажлууд нь туссан. Одоо яг суудаг өнгө тавиал тэгэл манаас саах чинь ингэмээр манаас саах чинь ерөөхдөө юмнуудынхаа гоё найруулгуулсан бүх юм ягаал базаал өчт. Саах бит авах чинь. Би ч юм бол ерөөхдөө талбай дээр очингуудаа зохион байгуулагч чинь тэгээд зургийн дараагаар хийх чинь бас тэгэл хийгээл явж лээ. Тэгтээ энийг нэг тийм би яг ийм хийж гэж боддог ш чадахын төлөө явж байгаа учраас. Тэгэхээр мэдээж клипний уурын суулгаад фан байдаг байна. Фан аа. Тэгвэл сүхээс нэг юм сүхэ их нэртэй хүүхэдтэй юу? Эхнэр байгаа юу? Хүүхэд одоогийн мэтлэр бол тэр хоёулахнаа л. Гэтэ бол удахгүй. Эрэгтэй хүүхд хийх үү, эмэгтэй хүүхд хийх үү? Юу асуулт биш ээ. Юу асуулт байгаа би. За хүн тэгж боддог штэ. За би ингээд эхнийхээ хүүхдээ эрэгтэй хүүхдээ болно гэл тийм яг хуу сайхан амьдрал байдаг штэ. Хүүхэд гэдэг зүйл бол ад жаргал, амьдралын бэлэг, хүнийг уламжлах зорилготой болгодог гэл тэгэл. Тэр юм чинь сайхан аз жаргал ямар ч байж болно штэ, тийм ээ. Ямар ч байж болно би аз жаргал. Тэгвэл хэдэн хүүхэдтэй болмоор. Би нэг яг хуу нэг цөөхөн нэг 8 9 хүүхэдтэй л. Олоол авах ч гоё шүү дээ. Ер нь бол тий. Ер нь олоол авах ч гоё яад.
Юуны инээдтэй байгаа. Олон хөлтэй бол ихэр юуны инээдтэй байгаа чи. Юу одоо шинэ. Юу шодоогүй. Тэгээд яг олуулаа авах ч аим гоё гоё. Сайхан олуулаа. Яг магадгүй хөшөрчөөл 60 70 хүртэл. За миний хүүхдүүдтэй гэж сууж байхад л яг гоё тойроо соцсон тэгэл гэж. Гоё шүү дээ ер нь сайхан. Халуун амьдрал халуун уур амьсгал хүний амьдрал хэрэгтэй. Маш их хэрэгтэй. Хамгийн их гоё хэрэгтэй зүйл. Тэрнээс биш сайхан амьдрахыг хизээч хүн за энэ ганц болж байгаа амьдралдаа муухай амьдрчаад тэгээд дуусгачих ихгүй шүү дээ. Хайлуулах бол сайхан нэг ичгүй хоёр ичгүй хос сончихгүй те. Сайхан ирээдүгөө сайхан төлөвсөн ингээл явна гэхээс нэг тийм л сайхан амьдралыг хүсд юм да. Манай гэр бүлийн хүн бол байдаг. Эрдэнэт ажилтдаг эрдэнэт. Одоо эрдэнэт байгаа. Тий. Эрдэнэт байгаа. Тэгэл хол байхад яаж юм? Хол байх уу? Энэ нэг бодлоор маш том төвчээр, маш том итгэлцэл байна да. Би ч оюутан байх. Манай гэр бүлтэй чинь 11 оноос их танилцчих. Өрхөж эхэлсэн. Оюутан байхдаа танилцсан. Тийм оюутан байхдаа. Тэгэл одоо 8 жил үү? 9 жил болчих уу? Одоо хүртэл. Тэгэл сартаа хэд болцоо. Ажлынхаа зав зээгээр бол болж өгвөл явчих гол жоохон л амсчих юм бол бас тийм. Энд чи гэртээ ганцаар байж байгаа тийм ч очиул тэгэл тэд очих эрдэнэт рүү очих шүү дээ. Жиг амсчих юм чинь. Ял хоолоо ингэлхэл олон болж байгаа юм чи. За сүхэдэ баярлалаа. Нэвтрүүлгийн цагийн нүрээд өндөрлж байна. Тэгээд их нэртэйгээ аюу олон хүүхдтэй болоорой. Хэсэг хүүхдтэй болоорой. Цаашдын уран бүтээлд нь маш их өндөр амжилтыг хүсье. Тэгэл хүмүүсийг КК-гаар нь үзүүлээрэй. КК-гаар нь лайк аваарай. Тийм. За тэгээд энэ шууд нэвтрүүлгийг үзэж байгаа. Би нөгөө нэг шууд нэвтрүүлээд бас би лайв өөрийнхөө пэйж болон реакшн видео хийжсэн. Уул нь хэлдэг байхгүй. Хэлээ мартчих одоо төгсгөл төмсөн. За миний Монголын 1000 залуучууд, миний Монголын 1000 газаргой эмэгтэйчүүд яг энэ лайвыг бүгдээрээ яг энэ цаг мөчид нэгэн зэрэг бүх дарангаа шеэрлээ. Биш тий. Лайв болгонд хэлдэг. За миний Монгол яг ингэж хийж байгаа шүү дээ. Бас лайв хийж тий. За тэгээд баярлалаа бас. Сайхан нийтмэн сайхан ярилцлаа. Тэгээд танаа хамт олонд нь болон хувь хүний уран бүтээл өөрт чинь цаашдынх нь орлогын их тийм ол зомог ариун богц дүүрэн байх болтугай гэж сайхан хүсье. Баярлалаа. За баярлалаа. Чи тэгээд дуу дуулаад өчөөч тээ. Би ч тийм яах яах. Сүлдэл гэдэг дуу муугаа яах юм бэ? Дуу дуулчих юм бол танаа надад үзэж байгаа хүмүүс ч хараа явчих. Зүгээр үзэгчтэй тэгэхээр удахгүй манай сүхөө минь шинэ клип цацсан. Тэгэхээр дуулахыг хараарай зөө. Тий, тэр клипнээс манай reaction production-д дуу цацагдах байгаа. Удахгүй. Цацагдсан тэрнээс надын дуулахыг яаж дуулсан хараарай. Тэгээд миний дуу орж байхад манай дуушлын студийн хүмүүс яаж зовж миний хоолой гойлгосныг бас хараарай. За ингээд оргил үдш нэвтрүүлэг байлаа. Манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж чинь баяртай үзэгчтэй дараагийн дугаараар уулзцгаая. Сүхээ байлаа. Баяр таа. Яа, найз минь. За баярлалаа. За баярлалаа найз. Хүү, ингэ шинэ байранд орчдөг аа. Найз нь хоосон биш ээ. Яах вэ? За баярлалаа биш. Зүгээр энэ за. Нэг юм байранд орчоол явж байна да. Оо ямар гоё юм бэ? Гоё наа. Гоё юм аа. Нааша хар л да. За. Шинэ нэрээ ингэ шинэ байранд орчдөг аа. За найз нь одоохон заа. За. Яа, ямар гоё юм бэ? Оо, за. Хувцсны өрөө тийм үү? Аа. Хасарчээ. Өш, бидаа.
Юу вэ? Би чам гоё бүзлээ. Яг ч юм. Гоё бүзлээ найз. Юу вэ? Юу вэ? Яад. Ажи. Яаж гэдэг юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Юу болсон? Яагаад ингэж байгаа юм бэ? Яасан би? Юу дуурайд байгаа юм бэ? Хаалга талж. Наа чи яагаад? Яагаад байгаа юм бэ? Хөөх ямар гоё юм бэ гэж штэ хаа. Наагаараа тоглол заяа. Юу нах? За юу нах юм бэ? Тайваа. Одоо ирж байгаа юм уу? За, энэ юу гэдэг вэ? Ой. Битаха. Өсөхгүй. Тийш ордоо. Орцсон ш тахаа. Дахиад орчихоо ахын чамд гоё юм үзүүлье. Яах гэдэг юм бэ хаа? Нэг юм турч үзгээд байна чи орж л доо. Хоёр хаа. Хотлаа дүүгээж төгчих гээл Ой тийхгүй вэ. Чамд гоё юм үзүүлье чи ор л доо. Тэг тосон ч орохгүй шүү. Тэг тосон ч орохгүй шүү. Шүм одоо яг мэдлах юм. Шам зүгээр орж иг ч штэ. Гоё юм үзүүлье гэдэг чинь мэдэрдэг тах тийм юм ааш. Сүхвэ. Байж. Яах юм бэ? Байж л та. Би чам битгий гэж хэлсэн шүү дээ. Яах юм бэ одоо? За би өөрөө араас нь орох юм. Чи намайг гарч ирэхгүй бол миний араас ороо заа юу? Зүгээр наана байж мэдүү. Юу хийсэн бэ та бич? Саха. Юу болоод байгаа юм бэ? Битээ. Саха. Юу болоод байгаа юм бэ? Битээ. Саха. Битээ. Яач вэ? Саха. Яасан. Яа. Үгүй. Яа. Би яач вэ? Тойрч яа.